За сайн бацгаана уу. За өнөөдрийн хичээл тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын ангиллал гэсэн хичээл байх нэ. За манай оронд ер нь ямар тусгай хамгаалалтын газар нутгууд байдаг вэ? За тусгай хамгаалалтын газар нутаг гэж юуг хэлдэг вэ? За тусгай хамгаалалтын газар нутгуудыг ер нь Монгол оронд юу гэж ангилдаг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзнэ. За манай орон бол одоо өмнөх хичээл дээр бид нэр ярьжсэн тийм ээ. Маш эртний нөгөө газар нутгаа онгон байдлаар нь хадгалж хамгаалж ирсэн уламжлалтай улс орн юм аа гэдэг. Тэгэхээр манай орны хувьд бол 1990 он хүртэл бол тусгай хамгаалалтын газар нутгийг зөвхөн дархан цааст газар гэсэн ангиллаар авчирж үзсэн бөгөөд за агнуурын нөөц газрын ангиллал хэлбэрээр одоо тусгай хамгаалалтын газар нутгуудыг бас ангилж байсан байна. За эдгээрт бол 13 дархан газар 32 нөөц газар болгож багтааж авч үзэж байжээ. За 90 оноос тусгай хамгаалалтын газар нутгийн ангиллалыг дэлхийн жишгт ойртуулах байдлаар за нэгдсэн ангиллал тогтоох түүний хүрээнд одоо хууль дүрэн боловсруулах ажлууд тодорхой үе шаттайгаар хийгдэж байсан. За тусгай хамгаалалтын газар нутгийг бас олон улсын ангиллалыг баримтлан өөрийн орны өвөрмөц онцлогийг тохируулан одоо ангилж эхэлсэн бөгөөд одоо дархан цааст газар, байгалийн засвар газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэсэн үндсэн ялгууртайгаар бол ангиллалыг бий болгож байсан байна. За улсын их хурлаас бол 1994 онд батлагдсан тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн заалтыг одоо болтол хэрэглэж байгаа бөгөөд энэ нь бол шинжлэгдэж 2005 онд шинжлэгдэж найруулагдсан байдаг. За тэгээ ер нь бол тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль маань бол 1995 оны 1 сарын 1-ээс эхэлж одоо мөрдөж эхэлсэн байдгаа гэж үздэг. За ингээ ерөнхийдөө бол энэ олон улсын жишгт ойртуулсан 4 ангиллаар өнөөдрийг хүртэл явж байгааг бид мэдэх баха. За ингээ энэ тухайгаа өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За тусгай хамгаалалтын газар нутаг гэж юу юм бэ? Өмнөх хичээлдэр бид нар ярьжсэн тусгай хамгаалалтын газар нутаг гэдэг бол одоо байгалийн онгон дагшин байдлаар нь авч үлдэх юм аа гэх. Тэгэхээр газар нутгийг тусгай хамгаалтанд авч хамгаалах нь дэлхийн нийтийн хэмжээнд байгаль орчны дороотлыг хязгаарлан зогсоох, байгалийн жом ёсны шүтэлцээт харилцаа нөхцөлийг хангах сонгодог хэлбэр болохыг үзсэн бөгөөд одоо хүн ам, хүн төрлөخت нь одоо байгаль дэлхий, түүх соёл, өв уламжлал, шинжлэх ухаандаа давтагдчихгүй их өвийг дамжуулан үлдээх зорилготойгоор за байгаль экологийн тэнцвэр байдлыг хангаж улс орнууд байгаль орчиндөө дасан зохицох үзэл баримтлалыг гол чиг баримжаагаа болгон ажиллаж байгаа бүх учраас одоо тусгай хамгаалалтын газар нутгийг бол газар нутгийг тусгай хамгаалтанд авах шаардлагатай байдаг байх нэ. За дээр хэлсэнчлэн одоо Монгол улсын тусгай хамгаалалтын газар нутгийг олон улсын жишгт ойртуулан зориулалтаар нь ашиглах одоо хамгаалах зориулалтаар нь бол дархан цааст газар, байгалийн засвар газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэсэн үндсэн 4 төрөлд хуваадаг байсан. Эдгээр нь бол ховор амтан ургамал бүхий за унган нутаг үлгий болсон ийм ургамал амтныг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх за түгэнд тархах нөхцөлийг бий болгох зорилгоор голомт нутгуудыг бол дээр дурдсан 4 чиглэлээр бол хамгаалтанд авсан байх юм аа. За Монгол орны хувьд хэдэн хичээн одоо тусгай хамгаалалтын газар нутаг байдаг вэ? За 1900 одоо 20 он тийм ээ 20 оноос хойш одоо нийтдээ бол нийт улсын тусгай хамгаалалтын газар нутаг 107 болсон байна. За
нийт улсын маань тусгай хамгаалалттай газар нутгийн байршил бол 102 байдаг. За зарим тохиолдолд одоо нөгөө давхардсан орон нутгууд байдаг. За эндээсээ шалтгаалаад 102 байршилтай. За газар нутгийн хэмжээ маань бол одоо 30,969 зууны 22 мянган га талбайг эзэлж байна. За Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн одоо 19.8% бол тусгай хамгаалалттай газар нутаг нь байна гэж үздэг. За ерөнхийдөө бол манай ерөнхий сайд дэлхийн нөгөө нэгдсэн үндэсний байгууллагт очиж амлалт өгөхдөө Монгол улсын газар нутгийг бол одоо тусгай хамгаалтанд 30%-ийг нь авнаа гэж ерөнхийдөө хэлсэн байдаг. 2030 он гэхэд 30%-ийг авсан байна гэж ярьсан. Тэгвэл одоогоор Монгол улсад одоо 19.8% нь бол тусгай хамгаалтанд орсон байдаг байна. За ингээд тусгай хамгаалалттай газар нутгуудыг дээр дурдсан ангиллаар нь хувааж үзэх юм бол дархан цаазт газар бол 44.6%-ийг эзэлдэг. За зохицолбор газар нь болохоор 43.6%, байгалийн нөөц газар нь бол 11.5%, за дурсгалт газар нь 0.3% гэх мэтчлэнгээр нийтдээ 100%-аас бол ийм байдлаар эзэлж байдаг байна. Тэгэхээр манай Монгол улсад бол одоо онгон тагшнаараа хадгалагдж байгаа огтхон ч одоо үйл ажиллагаа явуулахыг хоригдсан дархан цаазт газрын хэмжээ нь бол яг нь 44.6 буюу хамгийн их байдаг байна. За энд хой талд нь бол энэ зурган дээр харуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгуудыг одоо талбайн хэмжээг бас гаагаар илэрхийлсэн байна. За тэгээд дархан цаазт газрын бол одоо 98,660 га талбай эзэлж байна гэж гаргаж өгсөн байна. За хамгийн бага нь бол дурсгалт газар байна. Дурсгалт газар маань 104,071 га талбай эзэлж байна гэж гаргаж ирсэн байна. За эдгээр нь бүгдээрээ ерөнхийдөө онгон тагшин байдал, байгалийн өрмөц тогтоц, төгс соёлын үнэт дурсгал, за мөн одоо өрмөц, амьтан ургамлын уугуул амьтан ургамлыг хадгалах зорилготойгоор бий болсон, нөөц болгох зорилготойгоор бий болсон улсын тусгай хамгаалалттай газруудын хэмжээ байна. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо хичээлээ бичихтэй одоо зөвхөн миний хичээлийг сонсох биш, бас давхар яах вэ гэхээр тэмдэглээд графикийн зураад ингээ явбал илүү толгой тогтно шүү. Манайхаа сайн тэмдэглэж аваарай. Энэхүү график диаграмыг зурж аваарай. За улсын тусгай хамгаалалттай газар нутгуудыг тоо болон байршлаар нь бас тогтоосон байна. За ингээ үзэхэд бол одоо дархан цаазт газар бол нийтдээ 15 дархан цаазт газар байдаг байна. Байгалийн цэцлбэр газар 34, байгалийн нөөц газар 45, дурсгалт газар 13 байна. За эндээс үзэхэд бол ерөнхийдөө байгалийн нөөц газрын тоон хувьд бол их байна. За хамгийн бага нь бол дурсгалт газар байна. За энэ графикийг бас бичиж аваарай. Энэ маань одоо багш нөгөө байгаль орчны сайт тийм ээ MNE.gov.mn гэсэн сайтнаас мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн шүлжээ гэсэн сайтнаас сая уржигдар орой тэмдэглэж авсан шүү. Тэгэхээр энэ 2020 оноос хойш мэдээлэл гэдгийг ойлгоорой. За улсын тусгай хамгаалалттай газар нутгуудыг саяны дурдсан байдлаар нь бичиж тэмдэглэсэн байна. Тэгээ одоо байршлынх нь хэмжээгээр жишээлбэл дархан цаазт газар бол 21.6% нь бол одоо хувийн одоо нийт талбайн одоо 21.6%-ийг одоо дархан цаазт газар эзэлж байна. Байршил нутгаараа.
За тэгвэл одоо байгалийн засалбар газар нь бол байршил газар нутгийнхаа хэмжээгээр бол 36.3% гэж байна. За байгалийн нөөц газарт бол 41.1%. За байгалийн дурсгалт газар бол 12.8% гэх мэтчлэн байршиж байна. За энэ хоёр тоо гарч ирээд байгаа нь бол нэг нь одоо тэр дархан цаас газрын тоо хэмжээгээр нь, нөгөөх нь одоо байршил нутгаар нь гэд хоёр газар ийм хувь хэмжээ гарч ирээд байгаа газруудын маань хувь хэмжээ илэрхийлэгдээд байгаа шүү. За ингээд дээр дурдсан одоо үндсэн 4 ангиллалынхаа хүрээнд одоо тодорхойлтуудыг үзье. За дархан цаас газар гэж юу юм бэ гэж. Тэгэхээр байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах, унган төрхөө хадгалсан, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан газрыг дархан цаас газар гэнэ. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль. Түүн дээр байсан тодорхойлтыг авсан шүү. За дархан цаас газрыг бол байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс ус ургамал тийм ээ, амтан тэдгээрийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргээс нь хамааруулаад үндсэн бүсэд бас хуваадаг. За онгон бүс, хамгаалтын бүс, хязгаарлалтын бүс гэдэг. Тэгэхээр хамгийн дотор талын хамгийн их одоо өртөлт багтай тэр бүс бол одоо онгон бүс байдаг. За түүнийг дагаад гадна талаар нь бол хамгаалтын бүс байдаг. За хамгийн гадна талд нь бол хязгаарлалтын бүс, хөдөлгөөн хязгаарладаг, мал амьтныг бэлчээхийг хязгаарладаг ийм хязгаарлалтын бүс гэх мэтчлэн байна. Хамгаалтын бүсэнд бол одоо аливаа хүмүүсийг зорчихыг хориглосон ийм бүс байдаг. Онгон бүсэд бол одоо судалгаа шинжилгээ явуулахыг хориглосон зөвхөн одоо эрдэм шинжилгээний зорилгоор нүдэн баримжаагаар судалгаа явуулах боломжтой ийм хэсгийг бол онгон бүс гэж нэрлэдэг гэх мэтчлэнгээр одоо дархан цаас газар дээр хамгаалтын ийм 3 бүс байрладаг байх нэ. За тэгээд дээр дурдсанчлан хөрс ус ургамал амтны онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх зэргээс нь харгалзан ингэж 3 бүсэд хуваадаг байх нэ. За дархан цаас газар нь бол байгалийн унган төрхийг хэвээр хадгалах, удаан хугацаагаар хамгаалж судлахаар аж ахуйн үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн тухайн нутгийнхаа шинж байдал онцлогийг төлөөлж чадах загвар нутгийг хэлдэг. Тэгэхээр байгалийнхаа унган төрх буюу одоо тэр онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн ийм газар нутгуудыг ер нь бол дархан цаас газартаа авдаг юм байна. Ирээдүйн хойч үедээ тэр байгалийн өрмөц онцлог шинжүүд нь үлдэх ийм онцлогийг харгалзан үзэж дархан цаас газар болгож авдаг юм байна. За байгалийн унган төрхийг хэвээр нь хадгалж байгалийн үзэгдэл үйл явцыг өөрийн хөгжил хөдөлгөөнд судлах, байгаль хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилгоор дархан газрыг байгуулдаг. Дархан газарт аж ахуйн ямар нэгэн объект байх ёсгүй бөгөөд тэнд байгалийн баялагийг ашиглах, ан амьтныг үргээж байршлыг нь алдагдуулах үйл ажиллагаа байж болохгүй юм аа гэж үздэг. За дархан газрыг байгуулах зайлшгүй нэг нөхцөл нь эрдэм шинжилгээний ажил явуулах асуудал юм аа. Дархан газрын гол чиглэл нь хамгаалтын гормыг чанд мөрдөж, байгалаа судлах, амьтан ургамлыг өсгөн үржүүлэх, хамгаалах ажил явагдаж байдаг. За ингээд ерөнхийдөө бол дархан газар гэдэг маань бол дархан цаас газарт маань ерөөсөө л онгон тийм ээ байгалийнхаа жамаар бий болсон өнөөдрийн төвшөнд хүртэл үүсэж хөгжсөн тэр өрмөц тогтц бүхий газруудаа хэлээд байгаа юм байна. Тэнд ерөөсөө юу явуулдаггүй гэхээр өөрийнх нь одоо хөгжил хэрхэн явагдаж өөрчлөгдөж байна, хэрхэн одоо байгалийнхаа жамаар хөгжиж байна гэдгийг судлах энэ судалгааны ач холбогдол бүхий газар байдаг. Мөн дээр нь тэр газарт одоо байгаа одоо уугуул амьтад тийм ээ дархан цаазтай амьтдыг одоо
байлгах, үржүүлэх, өсгөх ийм ажиллагаа явагдаж байдаг. Ийм чухал объект байдаг байх нэ. За тийм учраас тэр дархан цаас газарт бол одоо альва үйл ажиллагаа явуулахыг хоригддаг байна. За түрүүн би хэлсэн тусгай хамгаалалттай газар нутаг бол 15 байх бөгөөд энэ нь бол газар нутгийн байршлын хувьд бол 21.6% эзэлдэг ийм томоохон хэмжээний газар байх нэ. За энэ дархан цааст газарт бол одоо манай Монгол орны хамгийн анхны одоо дархан цааст газар болгоо авсан богд хаан уул маань орж байгаа шүү дээ, тийм ээ. Гэтэл богд хаан уулан дээр маань бол нөгөө онгон бүс, хамгаалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн 3 бүс байдаг. Энэ дотор одоо тэр хязгаарлалтын бүсээр бол айлууд асар ихээр суурьшиж байгаа. Энийг бас анхааралтай авах хэрэгтэй маа гэсэн юм яригдчихэдэг. За мөн хамгаалтын бүсийг бас тодорхой хэмжээгээр өөрчилж байдаг. Эннийхээ үр дүнд одоо их мэдлэлтэнгүүд маань одоо яах вэ гэхээр байр сав, уран сууцаа барьж байгаа нь бол жоохон харамсалтай байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ хамгаалтанд орсон дархан цаас газрын талбай хэмжээгээр нь бол газар нутаг болгон өөр байна. За хамгийн том нь бол говийн их дархан цаас газар байгаа. Энэ маань Өмнө Говь аймагт байдаг тийм ээ. За хамгийн бага нь бол хасагт тайрхан дархан цаас газар юм аа. За бид нар өнөөдрөөс эхлээд юу үзэх ёстой вэ гэхээр дархан цаас газруудынхаа байршлуудыг мэдэж тогтоож авах ёстой. За дээрэс нь бид нар өмнөх хичээлдээр дархан цаас газруудын байршлыг зурсан тийм ээ. Газрын зураг дээр зурсан байх ёстой гэсэн бол одоо энэ онцлог шинжүүд дээр чэйжилж явах нь хамгийн том нь говийн их дархан цаас газар хаана байдаг вэ гэдэг тийм. Хамгийн бага нь хасагт хайрхан дархан цаас газар маань хаана байдаг вэ? Ямар онцлогтой вэ гэдгийг чэйжилж уншиж мэдэж аваарай. Багш нь бол энэхүү хичээлээрээ бол энэ дархан цаас газруудыг тус бүрчлэн заахгүй. Ер нь ямар онцлог шинжүүд байдаг вэ? Юун дээр анхаарах ёстой вэ? Ямар дэглэмүүдийг хэрэгжүүлдэг вэ гэдэг талаас нь заа. Та нар маань биеэ дагаад бие даалт хэлбэрээр харин дархан цаас газруудынхаа онцлогийг судлаж мэдэж багштай ярьж өгөх болно. За ингээд дархан цаас газрууд ангилсан байна. За энэ дархан цаас газрыг нийтдээ 15 ангилсан гэдэг тийм ээ. За албан ёсоор 1957 онд хамгийн анхны дархан цаас газар маань бол богд хаан уул байна. 1957 оны 3 сарын 13-нд анх хамгаалтанд авч исэн газар нутгийн хэмжээ 42,192 га талбайтай гэдэг ингээд явж байна. За хамгийн одоо том газар нутгийг эзэлж байгаа нь гэдэг тийм. За энэ дээр бол одоо говийн их дархан цаас газар гэж сая бид нар ярьсан 6,469,024 га талбайг эзэлж байгаа гэдэг. За тэгээ гих мэтчлэнгээр ингээд газар нутгуудыг хамгаалтанд авсан байх бөгөөд хамгийн сүүлд авсан нь бол энэ ноён уул гэдэг байгаа. Бидний нөгөө ноён уулын хажууд одоо юу алталбарлаад байна. Тэ төмөрлөгийн хүдэр олборлож байна гэдээ ярьж ирсэн шүү дээ, тийм ээ. Энээс яагаад албалаад дархан цаас газар болгон хамгаалтанд улсын хамгаалтанд авсан 2020 оны 7 сарын 5-нд одоо 5 сарын 7-нд ингээ хамгаалтанд авсан байдаг байна. За тэгэхээр бүгдээрээ яах вэ гэхээр дэвтэр дээр энэ хүснэгтүүдэд хийж авна шүү. Хамгийн их нь хамгийн бага нь гэд тэ газар нутгийн энэ хувьд одоо хамгийн бага нь. За тэгэхээр нөгөө хасагт хайрхан маань бол одоо хамгийн бага талбай эзэлдэг 26,760 га талбай бүхий гэжсэн бол одоо энэ ноён уул маань юу гэж байна? 22,320 га талбай бүхий хамгийн жижиг одоо талбайтай ийм газар нутаг байна. За энэ маань дархан цаас газар болж 2020 онд авсан байх нэ. За энэ ингэж шинжлэгдэж орсон байна шүү. За дэлгэрүүлэн харьяа яг хаана байдаг вэ гэх юм бол тэр миний яриад байсан
тусгай хамгаалалттай газар нутгийн шүлжээн дээрээс тусгай хамгаалалттай газар нутгуудаа гаргаж ирээд бүр дэлгэрэнгүй хүрснэгтээр нь харж болно. Хаана байрладгийг, ямар тогтоолоор хизээ авсан гэх мэтчлэн байгаа шүү. За дараагийнх нь байгалийн цогцлбор газар гэж юу юм бэ? Байгалийн унган төрхөө харьцангуй хадгалсан түүх соёл, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн, экологийн хүмүүжилт, өндөр ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалтанд авсан газар нутгийг байгалийн цогцлбор газар гэнэ. Улсын тусгай хамгаалалт. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгуудад олон янзаар тусгай хамгаалтанд авдаг л да. За жишээлбэл юу гэхээр улсын тусгай хамгаалалт гэж яриад байна тийм ээ. Улсын хэмжээнд тусгай хамгаалтанд авсан газар гэдэг. За мөн одоо орон нутгийн хэмжээнд тусгай хамгаалтанд авсан газар гэж бас байдаг. Экологийн өндөр ач холбогдол бүхий газар нутгуудыг тусгай хамгаалтанд авлаач гэж бас ярьдаг. Тэгэхээр манай хувьд бол бид нар өнөөдөр бол энэ улсын тусгай хамгаалтанд авсан ангиллалыг үзэж байгаа шүү. За тэгээд тусгай хамгаалалттай газар нутгийн маань байгалийн салбар газарт бол юу байх нь вэ? Унган төрхөө харьцангуй хадгалсан гэдэг онцлог байна. Тийм ээ. За тэгээд түүх соёл, шинжлэх ухааны, танин мэдэхүйн ач холбогдол бүхий газар нутаг, экологийн боловсрол олгож байгаа газар нутгийг л ерөнхийдөө байгалийн салбар газар гэдэг. За байгалийн салбар газрыг байгалийн хэв шинж, Ургамал амтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах, шаардлага, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөлийг харгалзан үндсэн бас 3 бүсэд хувааж байгаа. За Ургамал амтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгал, за аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг харгалзан үзэж онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гинэ. За онцгой бүсэд бас л нөгөө дархан цаас газар шиг яасан бэ гэхээр шинжлэх ухааны ач холбогдол бүхий онгон тагшин байдлыг хадгалж авч үлдэх зорилгоор одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хоригдсан ийм бүсийг бол онцгой бүс гэж байгаа. За түүнийг тойруулаад бол аялал жуулчлалын бүс буюу одоо хүмүүст экологийн боловсрол олгох, шинжлэх ухаан, танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор ийм аялал жуулчлалын бүсийг бий болгодог. Үүндээ бол байгалийн өвөрмөц тогтц, байгалийн тэр үнэт бүтээгдэхүүн болох ургамал амттын талаар таниулах зорилгоор жуулчдад одоо танилцуулах ийм зорилгоор аялал жуулчлалын бүсийг бий болгодог. За 3 дахь хамгийн гадна талын бүс нь бол хязгаарлалтын бүс, зорчих эрхийг хязгаарласан ийм бүс байдаг байна. За ялангуяа энэ дээр одоо нөгөө малчтын нүүдэл оторлох байдлыг хязгаарлах тийм ээ, иргэдийг чөлөөтэй зорчихыг хязгаарлах ч гэдэг юм уу, ийм хязгаарлалтын бүс бол тогтоож өгсөн байдаг байна. За байгалийн цогцлбор газар нь эколог, түүх, гоо зүйн хувьд онцгой ач холбогдолтой, хүн амын амралт, аялал жуулчлалд зориулагдсан онцгой газар юм аа. Энэ нь аялал жуулчлал, амралт сувилал, сургалт болон эрдэм шинжилгээний ач холбогдолтой газар байх бөгөөд байгалийн цогцлбор газрыг байгуулах бодит шалтгаан нь хүн амын өсөн нэмэгдэж буй амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой юм аа. Томоохон хот, аймаг сумдын ойролцоо очих, дөхөм байгалийн үзэсгэлэнт газрыг сонгон авахын зэрэгцээ хамгийн гол нь үйлдвэрлэлийн хөгжил, хүн амын нэгтгэл, аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг ихээхэн харгалзаж үзэн байгалийн цогцлбор газрыг байгуулдаг. За Монгол улс бол байгалийн үзэсгэлэнт газар нутаг ихтэй, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой учраас байгалийн цогцлбор газрыг өргөнөөр байгуулах бодлогыг баримталж байдаг. За одоогоор бол тусгай хамгаалалттай газар нутагт бол 36.3% бүхий талбайд одоо 34 тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Байгалийн цогцлбор газар нутаг байдаг. За энэ дээр 134 алдаа заасан биш үү? 34 байгалийн цогцлбор газар байдаг шүү. Энэ нэгийг та арилаагүй байна. За тэгээд ер нь бол энд одоо аялал жуулчлал хөгжүүлэх, тэр хүн амын одоо амжиргааны төвшинг одоо нөгөө
зөвхөн мал бэлчээх одоо газар тариалан эрхлэх биш тийм ээ. Аялал жуулчлалыг хөгжүүлж өрхийн орлогоор нэмэгдүүлэх ийм боломжинд тулгуурлан одоо хөгжүүлэх ийм газар нутгуудыг сонгож авдаг. За дээр нь одоо тухайн орчны бүсийн айлууд маань тодорхой нэг одоо аялал жуулчлал хөгжүүлсний үр дүнд одоо өрхийн амжиргаагаа дэвшлүүлэх, за үйлдвэрлэл хөгжлийг бий болгох, ахын үйлдвэрлэл нөгөө жижиг дунд үйлдвэрлэл гэж ярьдаг шүү дээ тийм ээ, хөгжүүлэх ийм боломж бүхий газар нутгийг бол байгалийн цэцлбэр газарт авдаг. За мөн дээрэс нь одоо хот суурин газрын хүмүүс одоо амрах тийм ээ, сувлуулах, дээрэс нь судалгаа шинжилгээ хийх зорилготойгоор очих боломжтой ийм газар нутгуудыг бол байгалийн цэцлбэр газарт авдаг. Нийтдээ 34 газар нутаг байдаг байна. За ингээд 34 газраа бас хүсвэгтээр хийж өгсөн байна. Та хэд маань энийг нэг бүрчлэн бичиж зурж аваарай. За хамгаалтанд авсан газар талбай хэмжээг бас харуулсан байна. За энд бол одоо нийтдээ 34 газар байгаагаас одоо сүүлийн 20 онд шинжлэгдэж орсон газар нутгуудыг бас энд тэмдэглэж өгсөн байгаа. За Баянгор аймгийн Баянгор хайрхан уул байна. Утайн даваа буюу Хүмүүл голын их гэж байна. За Дэвлийн арал. За эдгээр маань 2020 онд бол шинээр тийм ээ дархан байгалийн цогцлбор газар болгон авсан байна. За Тэсийн гол Булнай нуруу. За Хомын тал байгалийн цэцлбэр газар болгож авсан байна. Нийтдээ ингээд 5 газрыг шинээр одоо нэмж байгалийн цэцлбэр газар болгон авсан байна. За энд мөн адил нөгөө хамгийн бага газар нутагтай байгалийн цэцлбэр газар гэх юм бол Өндөр хаан уул байна. За Өндөр хаан уул маань бол нөгөө Хинтээ аймагт байдаг шүү дээ тийм ээ. Хинтээ аймгийн Өндөр хаан сумд байдаг уулыг улсын тусгай хамгаалалттай байгалийн цэцлбэр газар болгон авсан байна. За байгалийн нөөц газар. Байгалийн тодорхой хэв шинж аль нэгэн нөөц баялагийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан газар нутгийг байгалийн нөөц газар гинэ. За тэгэхээр байгалийн тодорхой хэв шинж бүхий газар нутгийг нөөц болгон хамгаалах, тийм ээ, хадгалах. За түүн дээр байгаа ургамал амтан нөхөн сэргээх хадгалж хамгаалж үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалтанд авдаг байна. Тэгэхээр байгалийн нөөц газрыг одоо дараах 4 төрөлд 5 төрөлд хувааж байна. За энэ маань бол нөгөө 2012 оны хуулиар шинжлэгдсэн шүү дээ тийм ээ. Хуучин бол 4 төрөл байгалийн нөөц газар байднаа гэж үзэжсэн бол 5 дахь төрөл нь гарч ирсэн. Энэ нь бол одоо мөрөн гол усны их үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар гэдэг 5 дахь төрөл маань гарч ирсэн. За нэгдүгээрт нь бол байгалийн унган төрх хэв шинжийг хадгалах зорилгоор байгалийн иж бүрдэл бүхий нөөц газар. Тэгэхээр байгалийн унган төрхийг хэв шинжийг нь хадгалдаг амтантай, ургамалтай, хөрсний дээд зэргийн бүтэцтэй тийм ээ. Тэгээд тэр өвөрмөц тогтоц бүхий газар нутгуудыг нийтд нь цогцоор нь хамгаалах зорилгоор одоо байгалийн иж бүрдэл нөөц газар гэж нөөцөнд авч хадгалсан байна. Хамгаалж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор ховор ховордсон амтан ургамлыг хамгаалах, нөхөн үржүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор биологийн нөөц газар гэж авсан байна. За гурав дахь нь болохоор амтан ургамлын ховор олдврыг байгалийн байдлаар нь хадгалах, олдсон тэр өвөрмөц тогтцоор нь яг тэр газарт нь хадгалж хамгаалах зорилго бүхий
байгалийн түүх олдврын нөөц газар гэж гуравт нь авч үзсэн байна. За дөрөвт нь болохоор газрын өвөрмөц тогтц илэрч тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор геологийн нөөц газар гэх мэтчлэн нийтдээ 5 нөөц газар болгож хувааж авч үзсэн байна. Усны нөөц газар, геологийн нөөц газар, түүхэн олдврын нөөц газар, биологийн нөөц газар, байгалийн иж бүрдэлт нөөц газар гэж 5 нөөц газарт хувааж авч үздэг байна. За нөөц газрын ангилал нь тодорхой хугацаагаар байгалийн нөөц байдлыг хамгаалах нөхөн сэргээх зорилгоор хамгаалтанд авч нөхөн сэргээсний дараа хамгаалтаас гаргах эсвэл зайлшгүй шаардлагатай гэж үзвэл өөр ангилалд оруулан хамгаалах боломжтой энэ газруудыг нөөц газрын ангилалд оруулдаг байх нэ. За тэгэхээр байгалийн өвөрмөц тогтц бүхий амтан ургамал ховор ховордсон энэ ховор амьтдын зүйлүүд амтан ч үтэл ургамалч байж болно тийм ээ. Зүйлүүд ихээр байдаг ийм одоо хамгаалттай газар нутгуудыг нөөцлж авч үзэх бөгөөд онцгой ач холбогдол бүхий байвал одоо хамгаалтын зэрэглэлийг дээшлүүлээд нөгөө байгалийн цогцлбор газар руу шилжүүлэх гэх мэтчлэн ийм нэг төвшнөөс нөгөө төвшин рүү ангиллалыг нь өөрчлөн хадгалж хамгаалж идэг ийм өвөрмөц онцлогтой. За үүнтэй яг энэ жишээгээр дурдах юм бол хамгийн анх одоо хустай байгалийн цогцлбор газрыг маань бол нөөц газраар авч ирсэн. Хустай хус гэдэг тийм ээ модыг хамгаалах зорилгоор нөөц газраар авч ирсэн бол түүнд одоо нэн ховор болох тахийг нутагшуулснаар байгалийн цогцлбор газар болгож ангиллалыг өөрчилж ирсэн. Энэ мэтчлэн одоо нөөц газар маань бол ирээдүйн одоо байгалийн болон нөхөн сэргээх зорилгоор хамгаалтанд авч байдаг ийм өвөрмөц онцлогтой зэрэглэлийг ахиулж болдог ийм газар нутгуудыг хэлдэг байна. За манай улсад бол нийтдээ 45 нөөц газар байгаа. За нийт тусгай хамгаалалттай газар нутгийн 42.1%-ийг эзэлж байдаг байх нь. За байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоос хамаарч одоо янз бүр байдаг. Одоо газар нутгийн хэмжээ нь бол янз бүр байна. За ингээд тусгай хамгаалалттай газар нутгуудын хэмжээ харилцан өөр өөр байх бөгөөд тусгай хамгаалалттай байгалийн нөөц газруудыг бас нэлээд олныг одоо нэмж нөөц газарт бүртгэсэн байна Монгол орны хувьд. За 19-20 онуудад ямар газруудыг нэмж бүртгэсэн бэ гэдгийг энд харуулж байна. За багш нь яагаад 19-20 онуудыг дурдаад байгаа гэхээр сүүлийн үеийн мэдээлэл чухал болов гэдэг утгаар хэлээд байгаа. Өмнөх мэдээллүүд нь ном сонин сэтгүүл дээр ихээхэн гарсан байдаг. За тэгээд нөгөө байгаль орчны яам тусгай хамгаалалттай газар нутгийн шүлжээнээс сүүлийн үеийн мэдээллийг өгч байгаа гэдэг утгаар ялангуяа 2019 оноос хойш 2021 он чинь корона байгаад бид нар бас нэг хэсэг газрыг юу болж байгааг яаж байгааг мэдхээ байсан. Тэр утгаар нь багш нь шинжлэгдэж ийм газрууд орсон шүү гэдэг мэдээлэл өгж байгаа шүү. За 19 онд Баяндан уул орсон байна. Байгалийн нөөц газраар. За мөн 19 оны 5 сарын 2-нд гүн гашууны хоолой гэж орсон байна. За мөн Дулаан хайрхан уул 60 тогооны тал А хэсэг. За 2019 оны 5 сарын 2-нд байгалийн нөөц газраар бүртгэгдсэн байна. За 60 тогооны Б 60 тогооны тал буюу Б хэсэг орж ийн 19 онд. За мөн 19 онд Зотон хаан уул, Минингийн цагаан хоолой, Сутай хайрхан уул байгалийн нөөц газар болсон байна. За Ташгай 5 нуур байгалийн нөөц газар, Тост тосон бомбын нуруу, за Улц голын их зэрэг нь бол байгалийн нөөц газар болон бүртгэгдсэн байна. За
За халахын 5 үйл нь бас муу адил 19 оны 5 сарын 2-нд бүртгэгдсэн байна. За 20 онд бол 2 шинэ газар нутаг бүртгэгдсэн. Энэ нь бол Хөх нуур Бумбат гэдэг газар. За Хурх хүйтний Хөндөй гэдэг энэ 2 газар 5 сарын 7-нд 20 оны 5 сарын 7-нд байгалийн нөөц газраар бүртгэгдсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль одоо 1995 оноос хойш боловсруулагдаад 2012 онд шинжлэгдэн найруулагдсан. За энэ хуулийн дээр маань одоо байгалийн нөөц, цогцлбор, дурсгалт газруудын хамгаалтын дэглэмүүдийг бас бичиж тусгаж өгсөн байгаа. Энийг бол одоо хуулиасаа бас уншаарай. За тэгэхээр бид нар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр газар нутгийн тухай хичээл дээрээ бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг унших нь байна шүү. За байгалийн дурсгалт газар гэж юу хэлдэг юм бэ гэж. Тэгэхээр байгалийн өвөрмөц тогтоц түүх соёлын уул мөрийг хадгалан авч үлдсэн, уламжлагдан хадгалан үлдсэн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан газрыг дурсгалт газар гинэ. Байгалийн өвөрмөц тогтоц түүх соёлын уул мөрийг уламжлагдан хадгалсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан газрыг дурсгалт газар гинэ гэдэг. За дурсгалт газрыг дараах төрөлд хуваадаг. Байгалийн дурсгалт газар, түүх соёлын дурсгалт газар гэж байна. Байгалийн дурсгалт газар, түүх соёлын дурсгалт газар гэж байна. За байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтцтой байгаль эхийн бүтээсэн ховор нандин дурсгалуудыг оруулна. Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтц бүхий. Жишээлбэл газар нутгийн хувьд шүү дээ, тийм ээ. Тэр байгалийнхаа өвөрмөц тогтцоор хүрхрээ, хясаа, хавцал, агуй, явар, цонж, өрх, аршаан булаг, булгууд, баян бүрд, элсэн манхан, солир, галтуулын тогоо гэх мэтчлэн өвөрмөц тогтцууд байгалийн дурсгалт газарт ордог байна. Тэгвэл түүх соёлын дурсгалт газарт маань сүг зураг, бичигт хад, агуйн бичгүүд, эртний булш, бунхан зэрэг нь бол түүх соёлын дурсгалт газарт ордог. За дурсгалт газрууд байгалийн тодорхой объектыг хамгаалж байдаг. Дурсгалт газрууд гэдэг маань бол байгалийн тодорхой объектыг хамгаалдаг юм байна. Тэр өвөрмөц тогтц зүйлсүүдийг хадгалж хамгаалдаг юм байна. За одоогийн байдлаар бол Монгол улсад 13 дурсгалт газар байгаа бөгөөд цаашдаа олноор байгуулах одоо тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр тусгагдаад байгаа. Тэр байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгууд маш олон байдаг манай Монгол улсад. За дээрэс нь тэр түүх соёлыг агуулсан тэр сүг зураг, хадны бичиг бол бас маш олон байдаг. Эдгээрийг бол хадгалж хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа учраас үндэсний хөтөлбөр тусгаад байдаг байна. За түүх соёлын дурсгалт газарт хүний оромж, отог буу, загуй, сүг зураг, хадны бичээс буган ба хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот суурингийн үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, сувг шууд, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд уламжлал зэрэг зан үйлтэй холбоотой уул овоо тахилга бүхий түүхэн чухал үйл явдал болдог газруудыг хамруулж авдаг байна. За тэгэхээр ийм өвөрмөц онцлог бүхий газрыг бол улсын тусгай хамгаалтанд авсан байдаг байна. Ингээд Монгол улсад бол 13 тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. За тусгай хамгаалалттай газар нутгийн 12.8%-ийг эзлэх 13 дурсгалт газар байна.
хамгаалтанд авсан дурсгалт газрууд бүгдээрээ байгалийн дурсгалт газар байна. Дурсгалт газар нь мөн л хамгаалах зорилго бүхий объектоос хамаарч янз бүрийн хэмжээтэй байдаг. Байгалийн дурсгалт газрууд хэмжээний хувьд харьцангуй том байх ба түүх соёлын дурсгалт газрын хэмжээний объектын хэмжээ бол жижиг байдаг. Тэгээ бага хэмжээний объектыг хамгаалах болохоор бага талбай эзэлж идэг байх нэ. За ингээ ерөнхийдөө бол түүх соёлынхаа дурсгалт газрыг хамгаалахдаа бид нар ихэвчлэн энэ байгалийн дурсгалт газруудыг хамгаалахдаа давхар хавсарган хамгаалж идэг шүү. За тэгэхээр энэ байгалийн дурсгалт газруудад дотор маань одоо энэ түүхийн дурсгалт, соёлын дурсгалын зүйлсүүд маань давхар хамгаалагдаж байдаг байх нэ. За мөн адил нөгөө хамгаалтын дэглэм гэж юм байгаа тийм. За жишээлбэл юу вэ гэхээр түүх соёлын дурсгалт газарт бол 0.3-аас 0.5 км нутагш орж болохгүй энэ гэсэн юм ярьдаг. Нэг гэсэндээ юу вэ гэхээр 300-аас 500 метрийн нутагш одоо орж болохгүй. Хэрвээ орсон бол одоо тэр түүх соёлын дурсгалт газарт гар хөрж болохгүй ч гэдэг юм уу, иймэрхүү юмнууд яригддаг. Тэр ийм дэглэм бол тэр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр байдгаа. Энийг уншаарай манайхаа. За тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал. За тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд дархан цаасд газрыг үндсэнд нь 13 ангилсан байна. За 2019 онд хамгийн сүүлд шинжилсэн цагаан дилийн агуу гэдэг газрыг бол тусгай хамгаалтанд авсан хамгийн жижиг талбай бүхий газар нутаг байна. Цагаан дилийн агуу. За 116 га талбай бүхий ийм газар нутаг байх нэ. За улсын тусгай хамгаалтанд авна гэдэг нь бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалтанд авдаг байна. За мөн одоо дээр нь байгаа амтан ургамал тэр байгалийн өрмөц тогтцыг хамгаалах зорилгоор дархан цаас газар, байгалийн салбар газрын шүлжээ байгуулж ажилладаг. Мөн захиргаадуудыг тийм ээ дархан цаас газрын захиргаа, байгалийн салбар газрын захиргаа гэж байгуулна. Түүгээрээ хамгаалтанд авдаг. За мөн Монгол Улсын засгийн газрын 1995 оны 169-р тогтоол гэсэн хууль тогтоомжуудаар зохицуулан тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалдаг байх нэ. За тэгээ 1997 онд тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль бас гарсан байдаг. За эдгээр хуулиуд маань мөн яг нь улсын тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалдаг байх нэ. За Монгол улсын хэмжээнд бол үндсэнд нь ашиглах зориулт объектоос нь хамгаалах объектоос нь шалтгаалаад 4 ангилсан. Тэгвэл дэлхийн хэмжээнд тийм ээ тусгай хамгаалалттай газар нутгийг олон улсын ангиллаар юу гэж ангилдаг вэ гэдэг талаар үзье. За хамгаалалттай газар нутаг дэвсгэрийн статусыг 1940 онд Вашингтоны конвенцээс анх томьёолон гаргаж иржээ. За дэлхийн улс орнуудад хамгаалалттай нутаг дэвсгэрийн олон янзын ангиллал хэрэглэгдсэн бөгөөд эдгээр ангиллуудыг үндэслэн 1978 онд олон улсын байгаль хамгаалах холбооноос хамгийн түгээмэл тодорхой үйл ажиллагаа явуулдаг 10 ялгууртай ангиллалыг олон улсын хэмжээнд хэрэглэж болох юм гэж үзээд албан ёсны ангиллал болгосон байдаг. Тэгэхээр одоо олон улсын хэмжээнд хамгаалалттай нутаг дэвсгэр гэдэгт одоо юу орд юм бэ? Юуг оруулах вэ гэдгийг одоо энэ 10 ялгуур ангиллалаар илэрхийлсэн байна гэж үзье. За энэхүү ангиллалаар тэр 10 ялгуур ангиллал нь юу байсан юм бэ гэхээр одоо дархан цаас газар, за байгалийн зөвлөлт газар, дурсгалт газар, зохицуулалттай байгалийн нөөц газар, хамгаалттай ламдшафт,
байгалийн нөөц газар, антропологийн нөөц газар, байгалийн иж бүрдлийг хамгаалах нөөц газар, шин мандлын дархан газар, дэлхийн өвд орох газар гэсэн ийм ялгаруудаар тогтоож байна. За тэгэхээр одоо энэ шин мандлын дархан цаазд газар гэдэгт бол Монгол улсын газар нутгууд бас ордог шүү дээ, тийм ээ. Увс нуурын айсаа маань бол шин мандлын дархан цаазд газарт ордог. За дэлхийн өвд мөн бүртгэгдсэн байдгаа гэж бас ярьдаг, тийм ээ. За олон улсын байгаль хамгаалах холбооноос олон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтыг гаргахдаа дээр дурдсан бүх газруудыг нэгтгэж үзсэн бөгөөд сүүлийн үед олон улсын байгаль хамгаалах холбоо дэлхийн байгаль хамгаалах сан мониторингийн төвөөс хамтран боловсруулсан тусгай хамгаалалттай газар нутгийн шинэ ангиллалыг олон улсын түвшинд мөрдөх болсон. За үндсэнд нь бол ийм 6 ангиллалаар мөрдөж байгаа орчин үед. За хатуу хамгаалалттай дархан цаазд газар, байгалийн цогцлборт газар, байгалийн дурсгалт газар, биологийн төрөл зүйл амьдрах орчныг хамгаалах газар, хамгаалттай ландшафт, нөөц газар гэсэн ийм 6 ангиллалаар газар нутгуудыг хамгаалдаг болсон байна. За өнөөдрийн хичээл ойлгомжтой байгаа хаа гэж бодож байна. Хичээлээ дэлгэрүүлэн бичээд хичээлээс одоо гарсан тийм ээ хүснэгт диаграм, график эдгээрээ зураад бичээд тэмдэглээд уншиж чэйжлээрээ. Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Баяртай.